Харааны бэрхшээлтэй хүмүүс нийгмийн амьдралд оролцоход олон асуудал тулгардгийн нэг нь нийтийн тээврээр зорчихмаа. Тэгвэл харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан чиглэл зарлах төхөөрөмжийг суйрлуулах шаардлагатай байна. Манай улсад 11,000 гаруй харааны бэрхшээлтэй иргэн бий. За харамсалтай нь эдгээр иргэд чиглэлийн автобус ирж байгааг мэдэх боломж байхгүй байна. За тиймээс нийтийн тээврээр зорчих үед бусдаас тусламж хүсэхээс өөр сонголтгүй болдог байна. Тэгээ зарим хүнээс асуухаар сонсохгүй хүн байгаагаа ч мэдэхгүй ш 50 минут ч. Тэгэл очиж хаалгыг очиж төгсөж нөгөө жолоочоос нь асуун. Зарим жолооч нь хэлэн, зарим нь хэлэхгүй. Андуурч суух тохиолдол зөндөл гарч ирсэн л дээ. За хүмүүс ер нь яг асуусан тохиолдолд хэр зэрэг тусалдаг вэ? Ер нь байн хүнээс асууж зорчиж гэнэ үү? Ер нь яг одоо зөвхөн тогтмол явдаг чиглэлтэй биш өөр чиглэлүүдэд гэнтэр одоо яаж зорчдог вэ? Байнга л хүнээс асуун да. Автобусны бодолд хүмүүсээс асууш. Зарим нь хэлж өгөн, зарим нь чихвчтэй байхаар хэлж өгөхгүй л гэсэн үг л дээ. Чиглэлээ гаднаа л сайн зарладаг байх л хэрэгтэй шиг санагдаж. Тэгвэл бид нэр одоо төлийн биш ямар ч сонсож байгаад очиж олоо суучих юм шиг. Тэгэхгүй бол бид нөхөө амтан байхгүй л асуу зогссоор л бараг л өвөл бол хөлдөж хүнгээл алддаг. Заримдаа бол Хараагүйчүүдийн үндэсний холбоо 2015 оноос хойш автобусны чиглэлийг гадна талд нь зарладаг төхөөрөмжийг суйрлуулах хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргажээ. Гэвч өнөөдөр хүртэл энэ асуудал шийдэгдээгүй хэвээр байна гэсэн юм а. Төр засгийн байгууллагуудыг өөрийн холбоон дээрээ ураад автобус баазын удирдлагуудыг ураад дандаа хүсэлтээ тавьдаг, бичгээ хөргүүлдэг, автобусыг гадагшаа зарладаг болгоод өгөөч гэдэг санал хүсэлтийг бол жил болгон тавьж байгаа. Харамсалтай нь одоо хөрсөн дээр бууж хэрэгжээгүй байна. За доторгошооно дотор дугардаг дараагийн зогсоол тэр гэдэг энэ дотогшоо зарлаж байгаа ямиг бол автобус бааз шийдсэн. Энэ нь цаашаалтай хэрэг. За энэ бас их олон жилийн иргэдчид шийдэгдсэн асуудал. Харамсалтай нь одоо хүний сэтгэлгээний асуудлаас бол балаад гэх юм уу. Автобусны жолооч маань тэр дотор дугарж байгаа төхөөрөмж унтраачаад байна. Яагаад унтраачаад байгаа юм бэ гэдээ асуухаар чихэн чиртээ ядаргаатай төвхтэй байдаг гэж. Харааны бэрхшээлтэй хүмүүс нийтийн тээврээр бусдын тусламжгүй зорчиход эхний ээлжинд чиглэлийг гадагш зарлах төхөөрөмж нээн шаардлагатай юм. За гэвч нийтийн тээврийн газарт энэ төхөөрөмжийн талаар тодорхой мэдээлэл байхгүй гэдэг хариу өгч байна. Тусгайлан тийм судалгаа гаргаад бас яг энэ харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ийм тоног төхөөрөмж спикерийг энэ автобусанд ингээд суйрлуулах боломжтой юм байна. Энийг ингээд туршилтаар ингээд суйрлуулад хийгээд үзье гэд ингээд одоо хараагүйчийн үндэсний холбоо ч юм уу аль эсвэл нийслэлээс ч юм уу юм төсөл хөтөлбөр явуулаад энэ дээр туршилтын журмаар явуулж үзээ цааш нь боломжтой бол нэвтрүүлье гэдэг үүднээс юм хийгээд ингээд хамтраад ажиллаад явъя гэвэл манайхаас бол боломжтой л доо яг судалгааны үндэстэй юм байгаад тэгээд тэр нь үнэхээр манай нөхцөлд цогцож ивэл тэрийг хийхэд бол нэг татгалзаадах зүйл бол байхгүй. Одоохондоо бол манай дээр яг тэр талаар ямар нэгэн төсөл хөтөлбөр ч юм уу тийм санал бол ямар нэгэн байгууллага газраас орж ирээгүй л. Уг нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинжилэл хийсэн шинээр захиалж хийлгсэн саарл автобуснууд тэрэгэнцэртэй иргэнийг суулгах шаттай дотроо буудал зарладаг гэх мэтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан өөрчлөлтийг хийсэн байдаг. Гэхдээ гадна талдаа буудал зарлах шаардлагыг орхигдуулсан байгаа юм а.